Хүртээмж гээд ярихаар надад гоё сонсогч юм л да. Яагаад тэгэхээр Улаанбаатарын газрын зургийг тавьж агаад ямар үйлчлэгээ хаана байна те музей, уран зургийн галерей, за кино, театрууд ингээд явахаар яа харахгүй манай гэр хорооллох юм бол өцөрөгдсөн. Тэг бүр одоо юу гэдгийг одоо 5-аас 15 км явж иж энэ үйлчилгээг авах ийм боломж нь бол бүрдэж байгаа хгүй. Одоо хаана байгаас хамаа. Гэтэл хотын төвд амьдарч байгаа хүн бол өстой 5 минут алхаал шууд энэ үйлчилгээг авахаар. Тэгэнгүүт эргээд Чингисийн музей бол Монголд бол ганцхан байна. Төрийн үйлчилгээг бол одоо 20 минутын дотор алхаад 20 минутын дотор алхах тэр орон зай дотор төрийн үйлчилгээг Улаанбаатар хотын иргэн бол авч чаддаг боллоо гэж штэ. За энэ бол хэрэгжиж байгаа гэж би харж байна. Бусад үйлчилгээг бид нэр хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ер нь ямар төлөвлөгөөтэй байна вэ? Эсвэл тэрэн дээр яг бодож байгаа дунд хугацааны тий тогтолцоог бүрдүүлэх тийм зүйл ямар нэг зүйл байна уу?